Намд шилтгэн компанид захирал Нямаг гэж юм байна. За би нийгмийн даатгалын тухай нэг ярих гэсэн. Нийгмийн даатгалын шинтгэлийн төлөлт айгүй өндөр байгаад байдаг. Энийг төсвийн байгууллага хувийн аж ахуй нэгжийн төлөх албан байгууллагын даатгал хоёрыг одоо салгаж үзмээр байна. Энэ аж ахуй нэгжийн нийгмийн даатгалын төлөх татварыг тэр тухайн компанийн захирал одоо тэгэл хамаг байдаг юм маань ламбард нь тавьж ээс тэгэл ингээд шаардлага гарвал төлөөд явж байна. Энэ байдлыг одоо бас тэнцвүүлж хуулинд нөөцлөлт ороод одоо хасаж өгмөр байна. За дараагийнх нь болохоор бас нийгмийн даатгалтай холбоотой тэтгэвэр тогтоолгосон ажилтныг одоо хувийн хвшлийнхэн авч ажилуулж байгаа. Тэгэхээр энэ тэтгэвэр тогтоолгосон ажилчдад аюул өндөр нийгмийн даатгалын татвар тавигдаад байна. Улсаас тавьж байгаа тэтгэврээр амьдрал ахуйд нь одоо хүрэлцдэг юм чинь одоо энийг тэтгэвэр тогтоолгосон ажилтаа хувийн хвшлэнд дэмжиж тэтгэвэр тогтоолгосон ажилчид бол одоо энэ дээр бүтэн жил одоо 500 мянгаар нийгмийн даатгал төлөхөд улсад чинь сая нэлээд гаруй төгрөг төлчихөж байгаа юм. Тэгээд тэндээс ерөөсө дараа нь нөгөө тэтгэвэр тогтоолгосон хүнд хувь хүртээд болох юм бол ердөө сардаа 6000 төгрөг л нэмэгддэг тийм байгаа. Энэ байдлыг бас цааш нь уламжилж өгөөч. Нийгмийн даатгалын шинтгэлийн одоо 3 хүртэл бууруулж өгөөч.